Би та нарт гадаадд сурах яг үнэ төрхийг харуулъя. Би за сайн бацхан уу намайг инх туул гэдэг дотны хүмүүс маань намайг туулка гэж дууддаг. Одоогоор би Итали улсын Trieste хотод бакалаврын зэрэгээр бизнесийн удирдлагаас суралцаад явж байгаа ийм оюутан. Тэгээ би ер нь гадаадд суралцахыг нэг иймэрхүү юм болов гэж бодоод ирж исэн. Миний төсөөлөл гадаадд сурахыг байнга яг ийм байх юм болов л гэж боддог байсан. Өдөр бүр аялаад өөр газрууд үзээд зайгаар бол талаа ирэг дээр очиж биеэ шарж хөвтээд мэдээж галуу шуугны махыг яаж мартах вэ? Өдөр болгон галуу шуугны махыг идээд тэгээд ямар ч стресс байхгүйгээр үргэлж жаргалын орондоо жаргаад. За ингээнээрээ болвол яг л өдөр болгон энэ ах шиг ингээ бүжиглээл явж явах юм болоо гэж бодож ирсэн. Гэтэ яг үүндээ бодит байдал ийм байсан. Гадаадд суралцсан гэдэг нь ганцхан гой сайхан соёл үзэж нүд тайлхаас илүүтэйгээр ганцаараа бед сурж амьдралд ганцаараа хинээж оролцоогүйгээр шийдвэр гаргаж бие даад сурахын гол илрэл юм байна лээ. Мэдээж гадаадд сурахад гоё зүйлс зөндөө байгаа хэдий ч түүнийгээ дагаад маш том хариуцлагууд ирдэг гэдгийг ойлгох хэрэгтэй. Би ийм гоё юм төсөөлсөн байсан болохоор бодит байдалтайгаа нүүр тулаад жинхэнэ нусаа хатартай нааж исэн. За хамгийн ихний асуудал надад тулгарч ирсэн зүйл юу вэ гэх юм бол би эхний семестртээ ямар ч хичээлээ юуг нь ч ойлгодоггүй байсан. Ялцчгүй их сургуулийн одоо хүндрүүлсэн бизнесийн хэллэг ч гэдэг юм уу те. Тиймэрхүү юмудаа ерөөсөө ойлгохгүй багш ингээл нуржигнаал шүлэг уушаад байгаа юм уу, дуулаад байгаа юм уу, яагаад байгаа мэддэхгүй те. Би ингээл нүдэндээ нулимстай юугаач ойлгохгүй ингээд суудаг байсан. Тэгээд эхний семестртээ бол би нэлээд зовсон. Багшийнхаа хичээлийг ойлгодоггүй байсан болохоор дандаа тусдаа гэрээрээ өөртөө self teaching буюу өөртөө хичээлээ зааж, өөртөө ойлгуулж, өөрөөрөө номоо судалж чаачи бидгээр ингэж багшлуулж ингэж хичээлээ хийдэг байсан. Шалгалтуудаа эхний жилдээ нэлээд их унсан. Тэгээд одоо та нар яг миний математикийн дэвтрийг харах юм бол ингээд норцсон байдаг. Тэр ингээ миний нулимс байдаг байхгүй. Би ингээ бүр жинхэнэ уйлж хичээлээ хийдэг байсан эхний семестртээ. Тэгээд хоёр дахь тулгамдчихсан нэлээд том зүйлийн нэг маань болохоор сэтгэл зүйн асуудал байсан л да. Тэгээд ерөөдөө би ажиллаад хад гадаадд суралцж байгаа хүүхэд болгоо ерөөхдөө нэг тийм сэтгэл зүйн одоо тийм тогтворгүй байдлыг туулаад гардаг юм шиг ажиглагдсан. Тэр нь юу вэ гэх юм бол ингээд миний яг мэдэрсэн мэдрэмж гэх юм бол би яг нэг тийм хайртай хүмүүсээс цөллөгдөөд өөр газар руу хизээч уулзаж чадахгүйгээр ингээд цөллөгдсөн юм шиг тийм мэдрэмж яг авч байсан. Тэр нь яг хаанаас эхэлсэн бэ гэхээр яг онгоцны буудлын дээр ерөөсөө Италид буугаад эхэлжсэн. Яагаад тэгэхээр бүгд Европ царай, тэгвэл би ганцаарнаа Аз царайтай. Тэнгүүд яалтчгүй нэг тийм хизээч харж өгсөөгүй тийм нүдэн тасаагүй царайнууд дунд ороод ирэхээр би харь харгийн хүн ч гэдэг юм уу те. Ингээд өөрийгөө тусгаарлаад эхэлт юм бэл л те. Яагаад тэгэхээр энэ хүмүүс өөрийн гэсэн соёл иргэншил гэдэг зүйлтэй тэнгүүт миний гэдэг зүйлүүд шал өөр. Би Аз соёлтой, би Аз хүн, би энэ хүмүүсээс шал өөр гэд тэр хүмүүс намайг тусгаарлаагүй би өөрийгөө тэр хүмүүсээс тусгаарлаад эхэлсэн. Одоо миний суралцж байгаа Trieste хотын хамгийн анхны оюутан болж би ирж исэн байхгүй. Тийм болохоор надад ингээд энэ тэгдэм үү, тэр нь ингэдэм үү гэдэг зааж зөвлөх хинч байгаагүй. Тийм болохоор би өөрийнхөө амьдралын жимийг өөрөө гаргах тийм том асуудалтай нүүр тулж байгаа юм л да. Тэгээд тэр одоо миний гаргасан мөр төөрчж магадгүй, аль эсвэл яг очих ёстой газартаа очих хүрчж магадгүй. Би хин нэгний одоо мөрөөр дүтлэх ямар ч тийм зам байгаагүй. Магадгүй хин нэгэн заа зөвлөсөн бол би 3 биш одоо 1 алдах боломжтой л байсан байх л та. Тэг яг миний нүүр тулсан бодит үнэн маань юу байсан бэ гэхээр надад яг энэ суралцж байхад ямар ч найз нөхөд гэр бүлийнхэн миний хайртай хүмүүс миний хажууд байхгүй юм байна. Тэгэхээр би алдсан ч онсон ч миний хажууд ганцхан би л байх юм байна. Би л өөрийгөө өмөрч чадах юм байна. Би л өөрийгөө хамгаалж чадах юм байна гэдэг тийм
ширүүхэн үнэтэй нүүр тулсан. Монголд байхад бол магадгүй хин нэгэнтэй муудалцлаа гэж бодоход хамгийн сайн татын найзтай хэлдэг ч юм уу. Аль эсвэл аав ээжтэй ховолдог ч гэдэг юм уу те. Бүх юм энгийн амар санагддаг байсан. Тэгвэл ингээ холдоод ирэхээр хайртай хүмүүсээ зовоочих уу, санааг нь зовоочих уу гэсэндээ нууж эхэлсэн юм байлээ. Тэгээ тэр зүйлийгээ одоо тэр асуудлаа яг өөрөө л нүүр тулах гэж хичээдэг. Эхний жил бол миний одоо ер нь одоо хүртэл амьдралын хугацааны маань нэлээд сэтгэл зүй тогтворгүй хэцүү жил маань өнгөрч ирсэн. Яаж байсан бэ гэхээр юу нь мэддэхгүй би ямар нэгэн зүйлээс айдаг байсан. Тэгээд олон тунд гарахаас энтэй ярилцахаас 0-д ороод 0-оо тэрврээд ингээл уйлдаг байсан л та. Тэгээд тэр үед яг юу бодод уйлаад байгаа юм бэ гэхээр би яагаад ингэж мэдрээд байгаа. Би яагаад ингэж бусад хүмүүс бусад миний үеийн хүүхдүүд зүгээр энд гоё инээж хөхрөөд гоё одоо суралцаад тий гоё байгаад тахад би яагаад юм арчаагүй байгаа юм. Би яагаад юм жинхэнэ нусаа хатартай нагаад ийм сул дорой өчөөхөн байгаад байгаа юм бэ гэж өөрөөсөө амар их асуугаад уйлдаг байсан. Хүнсний дэлгүүр эдэрт орохоор амар олон хүмүүстэй ингээд таарлах юм бол айдаг, сандардаг, хөс гардаг, дотор мухаардаг, толгой иргэдэг. Тийм асуудлууд надад ингээд учир шалтгаан мэддэггүйгээр гарч ирж ирсэн л да. Ерөнхийдөө тэр үедээ бол би өөрийнхөө хамгийн сул дорой их тултай одоо учирж ирсэн. Тэгээд ерөнхийдөө энэ зүйлүүдэд тасаа гэж бодоод сэтгэл зүйчтэй ярилцахаа шийдсэн. Тэгээд сэтгэл зүйчтэйгээ ярилцаад надад маш их тусалсан. Яалтчгүй мэржлийн хүний зөвлөгөөгөөр ингээд дагаад ийм байсан юм биш үү? Тийм ч амар хэцүү юм байгаагүй юм байна. Би л амар томоор бодоод depression эдэр гэж хараад өөртөө буруу онож тавиад ингээд явцсан юм байна. Яг үүндээ одоо бодит байдал амархан энгийн байсан байна гэдэг маш сайн ойлгосон. Тэгээд сэтгэл зүйчтэйгээ ярилцаад яг юуг ойлгосон бэ гэх юм бол хүн өөрийнхөө мэдрэмжийг яг хүлээн зөвшөөрж сурах хэрэгтэй юм байна. Сул дорой байгаа бол сул дорой чигээр нь л хүлээн зөвшөөр. Яагаад гэдэг асуултыг битгий асуу. Яагаад уурсан гэдгийг битгий асуу. Яагаад уйлаад байгаа гэдгийг битгий асуу. Зүгээр л тэр мэдрэмжүүдээ мэдэр гэдгийг маш том зүйлийг суралцсан. Хамгийн хэцүү одоо туулж гарсан зүйл маань энэ байна. Энэ зүйлийг туулж гарснараа би одоо өөрийгөө маш том одоо хүчтэй сэтгэл зүйн хувьд одоо хүчрхэг болсон байх гэж боддог. За дараагийн тулгарч ирсэн асуудал юу вэ гэх юм бол ер нь бол шовдрлогдох асуудлууд бол гарна. Хаанч гарна. Монголд байсан ч гардаг шүү дээ. Автобусанд ороод сунгууд өөч жоох юм бидэж яагаад суугаад байгаа юм бас гэдэг ч юм уу те. Яг тиймэрхүү зүйлсүүд бас гадаадд чи сурж байгаа бол бас тохиолдно. Тэгээд энд болохоор ерөөхдөө гадаадд сурж байхад хүнд үйл тоогдсон мэдрэмжийг маш их аавна. Удаа дараа аавна. Тэгэд гол нь өмөр хүн байхгүй гэдгийг мэдх юм бол тэр нь илүү их одоо хүчтэй гунгаар одоо тусдаг гэх юм уу. Миний жишээ гэх юм бол хятад одоо бичиг баримт хөөцөлдөх гэдэг амар том асуудал гэдэг. Үнэхээр гайхамшигтай том асуудалтай. Бичиг баримт хөөцөлдөх тал дээр Итали хүмүүс тэгээд өөртөө ч тэрийг мэддэг гэх юм уу. Тэгээд ингээд бичиг баримт хөөцөлөд явж байхад хэлийг нь би мэдэхгүй ярьж чадахгүй болохоор өөдөөс ямар нэгэн юм хэлэн тэрийг ойлгохгүй байна. Тэгэл өөдөөс уурлан, хашгирн, загнан ч гэдэг юм уу. Тиймэрхүү зүйл тодорхой хэмжээнд бол тоошргээр тохиолддог. Тэгэл эхний удаадаа ингээд загнуулаад ингээд уйлсан. Тэгэл яагийн гадаадд сурах хамгийн бас хэцүү зүйлсийн нэг гэх юм бол эрүүл мэндийн үйлчлэл. За энэ юу вэ гэх юм бол за муухайгаар хүчтэйгээр хэлэх юм бол бараг л чамд өвдөх хэрэг байхгүй. Яагаад вэ гэх юм бол гадаадд эрүүл мэндийн үйлчлэгээ бүр аимшигтэй үнэтэй байдаг. Одоо энэ суралцж байхдаа миний хашил хөдлөө. Тэгээд хашлын эмчдэр ингээд цаг аваад уулзахад л одоо 100 евро төлж байгаа байхгүй эмчтэй. Монголоор бол одоо 370 мянга, за бараг 400 мянган төгрөг төлж эмчтэйгээ уулзж байгаа. За хэрвээ чи шүтээс омдуулахыг хүсэх юм бол 80 евро 80-аас 100 еврогийн хооронд гэдэг чи тэгээд нэг шүдээ 400 мянган төгрөгөөр ламбдуулах уу яах уу гэдэг эсвэл ингээ өвдөд байлаад яж яах уу гэдэг одоо асуудал тулгарч байгаа байхгүй юу. Тийм болохоор хэрвээ гадаадд суралцахыг хүсэж байгаа юм бол эрүүл мэндийн үйлчлэгээ бүр жинхэнэ
хөлийн одоо үзүүрээсээ үсний хүзүүр хүртлээ бүгднгийн нэмчээр үзүүлчихэд ирээрээ онцлуулчаад ирээрээ ялангуяа шүдээ одоо нэрээ бүгдэнд нь одоо бараг ломб төрөх заяа. Тийм бэ. За тэгээд дахиад өөр гунигтай тал нь гэх юм бол чи ингээд өвдөөд магадгүй ханаа түрээд одоо халуураа твтэх юм бол чамд чил халуун хоол, халуун шүл хийж өгнө. Хэдий чи ингээд жижигнээд халуураад босч чадахгүй байсан ч гэсэн чи өөртөө хоол хийж идэж одоо амьд гарахаас аргагүй болно гэх юм уу? Тэр нь амар гонхтойс одоо Монгол гэх юм бол ингээд аав ээж ч гэдэг юм уу эсвэл ингээд найз нөхөд хийгээд өвчтөг те ингээд өвдөл бараг хаан юм шиг хатан юм шиг ингээд гоё орон дотроо хөвтэйл халамжлуулдаг байсан шүү дээ. Тэмүүт гадаад болохоор чи өөрийгөө л халамжлан чи яаж ч өвдөжсэн чи өөрийнхөө юм чин өөрийнхөө одоо асрагч нь тэр нь бол маш их гонхтой хэцүү. За ерөнхийдөө нэг иймэрхүү байна. Тэгээд ер нь бол гадаадд сурах хэцүү. Үнэхээр хэцүү. Чиний төсөөлж бодож байгаа шиг яг галуу шууны мах идээд бие наран чарж хөвтөөд тэ байнгын тийм жаргалтай байна гэж хизээж байхгүй. Соёл үзэж гоё одоо амьдралын туршлага хуримтлуулж ахын хэрээр чи нөгөө талд нь заавал ингээд хэцүү зүйлүүдэд нүүр тулна. Энэ бол бодит үнэ. Гэсэн хэдий ч ингээд чи одоо гадаадд сураад бие дагаад тэр хэцүү зүйлүүдэд нүүр тулчих юм бол дараа нь ирээдүйд амьдралд одоо гарч ирэх тэр хэцүү зүйлүүд чамд хэцүү санагдах болно гэх юм уу? Тийм болохоор ерөнхийдөө ирээдүйд амьдралд одоо үзэх тэр бүх даарах, үлсэх ч гэдэг юм уу те эсвэл одоо жоохон хоолхоо хонох тэр асуудлуудаа одоо чи ингээд бөөгнүүлээд одоо ингээд үзчих юм бол дараа нь тэр асуудлууд чи асуудал биш болно. Чи тэр асуудлыг асуудал биш шийдлээр хараад за ингэж чимээ тэг чимээ ингээд хөөхөө ингээд хүн зөөлөн үчиг ингээд даван туулах боломжтой чадвартай болно. Гэсэн гэх юм бол ерөнхийдөө эхний жилээс яг дасаж өгөхгүй, юмаа ойлгохгүй тэ нэг тийм дүнхүрцэн явдаг. Тэ эхний жилээс тавчих юм бол чи нутгийн уугуул хүн шиг болчихно. Сүүлдээ ингээд тэ баг энтхийн нэг имээ өвөө шиг тэ ингээд сурах яг хэцүү үеийн төрөх талаас нь хэлсэн шүү дээ. Тэнгүүд яг надад тулгарсан одоо тохиолдсон дэр давуу талууд юу байсан бэ гэх юм бол одоо бүх бичиг баримтын асуудал ч гэдэг юм уу тэр том хүмүүсээ хийдэг гэдэг тийм төсөөллийн зүйлсүүдийг өөрөө хийж сурсан. Тэгээд энэнгээрээ ерөөхдөө бол би тодорхой хэмжээнд даад сурсан гэж бодож байгаа. Маш олон одоо Европод сурж байгаа болохоор ийм боломжийг ашиглаад өөрөө орнуудаар ингээ аялаад явж байхдаа маш олон зүйлийг ингээ гой сайхан зүйлсүүдийг бас давхар ингээ муу зүйлсүүдийг ажиллаж байгаа. Тэгхийн хэрэг хүний харах өнцөгт хэлэгддэг юм байлээ. Энийг ингэж болт юм байна. Тэгээ ингэхээр бас жоохон болдоггүй болоо та гэдэг харах өнцөг маань хэлсэн. Тэгээд хамгийн том сурсан зүйл гэх юм бол би мөнгөө маш зөвөр зохицуулж сурсан. Өмнө нь болохоор би нэлээд нарийн хямгч төрлийн хүн байсан байхгүй юу. Тэгээ мөнгөө хямгдан гэдэг нь мөнгөө өрөхгүй байх юм байна гэж би ойлгодог байсан. Гэтэ одоо ингээ гадаадд сураад ингээд явж байхдаа мөнгөө би өрөхгүй биш мөнгөө зөв юмд зарцуулах нь яг хэрэгтэй илүүчгүй дутуучгүй яг зөв юмдаа зарцуулах нь мөнгөө хэмнэх юм бэ. Мөнгөө зөв зарцуулах юм байна гэж ойлгосон байхгүй юу. Би одоо нэг тий 7 хоног өмсөөл урагдчих тийм подолкийг 5,000 төгрөгөөр худалдаж авах уу аль эсвэл бол 10,000 төгрөгөөр би 1 сар өмсөх подолк худалдаж авах уу гэдэг одоо юмыг сурсан гэх юм уу. Тэгээ дээрээс нь хоол унд одоо өөрийнхөө идэх юм дээр ерөөсөө нарилж одоо гамнаж болохгүй мэн. Аль болох ашигтай сайн зөв гэсэн юмудаа идэж уух хэрэгтэй юм байна. Ялангуяа одоо ар гэрээсээ гэр бүлээсээ хол байгаа бол шүү дээ. Тэгээ дээрээс нь гэх юм бол юмхнаар юм хийж сурсан. Тэгээ нэг жишээ гэх юм бол би өмнө амьдардаг байранд маань хөшиг байдаг байсан байхгүй. Гэхдээ нэг тийм хүнчлийн даавуу шиг юмыг одоо манай байрны зөхсөн. Тэгээ би за энэ хүнчлийн даавуугаараа би хөшиг хийчих болсон юм байна гэдэг. Тэгээд нэг уурт мод олж ирээд хөшигний юмдаа тавиад тэгээд оёод ингээд хүнчлийн даавуугаар хөшиг хийгээд уугалчихжсэн. Тэгээд ийм гих мэтлээ одоо юмхнаар юм хийгээд жинхэнэ нөгөө урт том хормоогоо хойд хормоогоороо нөхөн гэдэг шиг тэгж амьдарч сурт юм билээ. За гих мэт би амьдралд хэрэгтэй бүхий л үн цэнтэй зүйлсүүдийг суралцсан.
Тэгээ миний ойлгосон том зүйл гэх юм бол тэгээ миний одоо ойлгосон том зүйлс нэг гэх юм бол гадаадд сурах нь ганцхан сайн боловсрол эзэмших гэдгээс гадна чамд амьдралын бүр аимшигтай том ухааны зан. Чи ерөөдөө бараг сургууль сурах биш амьдралын сургуульд ер нь сураад төгсөж байна гэд одоо хэлэхэд хэлсдэхгүй зүйл гэсэн. Миний гадаадд сурж байгаа амьдарч байгаа бодит амьдрал маань байлаа. Хэдий заримдаа маш их хэцүү ч гэсэн нөгөө талаараа маш их үүнцэнтэй туршлага. Тэгээд хэрвээ би гадаадд сураагүй байсан бол энэ туршлагуудыг энэ одоо амьдралын том ухааныг ханаас ч магадгүй бүр ном уншаад ч ойлгохгүй байсан байх гэж боддог. За энэ бичлэг та нар үзээд тэгээ Монгол сурсан дээр юм уу, гадаад сурсан дээр юм уу гэдэг асуултыг өөртөөсөө асууж үзээрэй. Тэгээд илүү одоо яг Монгол сурсан дээр үү, гадаад сурсан дээр үү гэдэг тухай хамтдаа ярилцах хүсэх юм бол та комент дээр асуултуудаа бичээрэй. Би тэгээд боломжтой болоод бичлэг хийгээд оруулъя. Өөрсдийнхөө туршлагаас гоё хуваалцъя, нээлттэй ярилцъя. Тэгээд та нар ч гэсэн гадаадд амьдарч байгаа, суралцж байгаа, Монголд суралцж байгаа тэр туршлагуудаа комент хэсэгтээ хуваалцаарай. Тэгээд хин нэгэнд мэдээж хэрэгтэй чиний туршлага. Ганц анхааруулж хэлэх юм гэх юм бол гадаад сурж байгаа хүүхэд болгон стори хийж байгаа, хүүхэд болгон сошиал медиа ашиглаж байгаа. Тэгээд тэр зургнууд нь мэдээж гоё сайхан зургнууд байна. Хинч муухай юм хийхгүй те. Гэхдээ тэр зүйлд битгий хууртаараа тэр хөшөөний ард тэр хүүхэд ч гэдэг юм уу те ер нь болоод амар том зүйл өрнөж байгаа, маш их амьдрал болж байгаа, буцалж байгаа те. Тэгээд ингээл гадаадд ингээл гоё байд юм байна. Ингээл гоё паста, пицца идэл ингээл жаргаал гоё байд юм байна гэж өнгөцгөн дүгнэж хизэж болохгүй шүү. Тэгээ юм авж байгаагийнхаа хэрээр чи өгөх шаардлагатай. Тэгэхээр жаргаж байгаагийнхаа хэрээр давхар хэцүү зүйлийг туулдаг гэдэг одоо тийм амьдралын зам ясны хууль байгаа шүү дээ. Тийм болохоор ийм зүйлд хууртаж гадаад сурыг гэсэн өнгөцгөн шийдвэр битээ гаргаасаа гэж хүсэж байна. За тэгээд энэ бичлэгийг маань үзсэн та бүхэндээ маш их баярлалаа. Лайка дараарай, subscribe хийгээрэй. Тэгээд дараагийнхаа сонирхолтой бичлэгээр уулзцгаая. 7 хоног болгоны өртөө өдөр би бичлэгээ оруулж байгаа. Тэгээд баярлалаа. Баяртай. Тулканилаа.